Тэр яг энд удаагийн дугаар бол тийм өрнөцөх гоё те. Ер нь бол завгүй хүмүүсийг баярлуулъя. Амун завгүй юу? Баярлах гээд баярлуулах нь завгүй явдаг ч юм уу. Тийм хүмүүсээ баярлуулъя гэж ярьсан байгаа шүү дээ. Тэр их сайхан байна. Нэвтрүүлэгт маань оролцож байгаа 3 зочин маань засгийн дэлгүүр дээрээс хайртай гэргийдээ засгийн баглаа сонгож очих хэрэгтэй байгаа. Сайн байна уу? За, мөрөөлөл нэвтрүүлгээс явж байна. Нэвтрүүлэгт оролцох урилга хүлээж авсанд баярлалаа. За, баярлалаа. Тэгээд урьж оролцсон бас баярлалаа. Тэгэхээр өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр байгаа. Тэгэхээр нэвтрүүлэгт оролцоод хайртай гэргийдээ чин сэтгэлийнхаа үгийг өөрийнхөө гараар загтал олгож бичээд мөн энэ сарнахт өдөр ирсэн нь баглаа цэгийг бас сонгох хэрэгтэй байгаа. За, тэгээд хатгалцахын аргагүй саналаа. Уран бүтээл ихтэй байв уу? Завгүй байна уу? Тий, уран бүтээлтэй тоглолттой асуудахгүй кино маань хийгдэх гэдэг төлөвлөсөн ажлууд их тэгээд цаг наргуул гүйж байна. Тэгээд яалтчгүй олон улсын эмэгтэйчүүдийн баяр өдөр болохоор эхнэрээ баярлуулах бол бас болохгүй. Тэгээд алуулж шүү дээ. Ер нь эхнэртээ захиа биччихсэн нөө загтал гараараа. Харин чат бол би дэндүү бичсэн баха. Харин захиа бол те өгж байгаагүй, бичиж өгж байгаагүй. Манай харин надад захиа өгчээсэн. Тэгээд бас их гоё санагдсан мөлий. Байн гаргаж уншаал. Тэр хоёлаа цэцгээ сонгоё тийх үү? Одоо энэ хамгийн удаан амьдардаг гэж байгаа юм чинь. Энийг одоо бэлэгтлээ бодоо тий. Яа энийг авъяал гэж бодож байна. Энэ угаасаа хамгийн том нь хамгийн үнэтэй юм биш тий. Тий мөн үү? За. За. Үгийн наагаад үгүй. Үгийн яагаад үгүй за. За. Ямарсан тогтоонд нийчээ те. Бичиж үзээгүй юм чи мэдээж ийм тогтоотой захиа өгөөгүй л байж таараа те. Өгөөгүй. Анх удаа л тогтоонтой явахын захиа өгөх чинь. Нууц мэдээж уншиж өгөх юм чи нууц биш байж таарна. Тэгэхээр юуны талаар ч юу? Яг өөрийнхөө яг одоо энэ цаг мөчид бодогдсон тэр комментол бичлээ. Тэгээд тэгэхгүй бол бас нэг тийм тэгээд дэлхийгээс том хайртай чамааг ингэн тийг нь хизээж өөлөхгүй мөлөхгүй гэх. Тэгж мэгээд бичээд яах вэ тэгээд амьдрал гэсэн тий тэгээд яг ч үсэн үннээрээ л байхгүй бол тий худлаа амлалт өгчөөл тэгэл дараа нь хариуцлагатай шүү дээ. Тийм болохоор одоо юу гэдэг яг л одоо бодтой тэгээд яг л төрсөн сэтгэлээ бичээл буулгалаа. Ойлгохгүй гэж ярьсан чинь сонсохоор ер нь жахаа уйлуулж гомдооч хийсэн үү? Ер нь уйлуулж хийсэн. Тэгэл худлаа хэлээд яах юм тий. Тэгээд юу гэдэг хүмүүст одоо таалагдахын тулд одоо худлаа хэлээд тэгээд одоо найз охиноо одоо ханьж л болсон тий. Тэр хүний бас сэтгэлд тэгж гомдоож ирсэнээс тэгэл өмнөө л хэлсэн дээр ер нь бол уйлуулжсэн. Уусаа би давхар ахт эмэгтэй хүний ааш бүр амар болд юм л. Яаж мэдэж байна? Юу гэдэг тэгэхгүй нэг тархин угаасаа тал ажилтдаг гэнэ үү? Тэгээд л шүү дээ. Ах эгчнэр асуусан чинь тэгжлээ тархин уус тал ажилтдаг. Тэгээд ингээ уурлаад идэв шүү. Би бас тэрийг мэдэхгүй жоо өөрийнхөө зөрөөд тэгээд эмэгтэй хүн чинь тэгээд яг жирэмс би давхар авах үедээ нулимснийх нь яг энэ сууг мууг нь яг ил бүх юм нээлттэй бэж дэвшгүй. Нэг юм болгоод шууд асгачдаг тий. Тэгээ одоо яаж яхад манай хүн чинь жил дараалж төрж байгаа. Одоо бас 7 сартаа тэгээд том хүн маань болохоор ойтой. Тэгээд жил дараалж яаж байгаа болохоор бас эхнэрийнхээ дотроо бас өрөдчихл байгаа л да. Ягаад гэвэл бас ядарн сүлдэн тэгээ хэцүү байгаа. Тэгээд тийм болохоор бас баярлуулах юм боломж гарч байгаа дээр нь танаа нэвтрүүлгээр дамжуулаад өөрийнхөө сэтгэлийн үгээ хэлээд тэгээ бас энэ газрын хамгийн үнэтэй цэцгийн тэ чанартай тийм цэцгийн өгчөөд бас баяртай. Тэгэхгүй бол босон болоогүй сургуульд нь уусаа мартлахаар бандэр нь баахан сарнаа гэдэг тоххой. Тэгээд би бас хань ижил юм чи арай нэг баавартай чанартай цэцгээр. Одоо бүгдээрээ явцгаах уу ихнэр нь хаана байгаа? Ажилтаа байгаа юу? Гэртээ байгаа юу? Гэртээ байгаа. Тэгээд гэрт маамнууд байгаа болохоор ерөнхийдөө
хүүхдийг маань харчих хүн байгаа болохоор эхнэрийг нэг кофе шопт ч юм уу ойрхон нэг дуудчих. Чи мэдээг байгаа сте. Мэдхгүй байгаа. Ерөөс бодоогүй байгаа. Тэгвэл ярьж байгаад яваад чи тийх үү? За тий. За. Та бүхэн анзаарсан бол одоо спортын төв ордны үүдэнд ирсэн байна. Тэгэхээр энэ ордноос Монгол улсынхаа нэрийг төв дэлхийд дурссан олон сайхан тамирчид төрөн гарсан байдаг. Тэгэхээр энэ удаагийн зочин маань ч гэсэн одоо энэ спортын төв ордонтой холбоотой энэ зочин байгаа. Тэгэхээр үзэгч та бүхэн хэн бэ гэж таамаглаж аваад одоо хамтдаа орд сонирхцгаа ингээд бүгдээрээ татгшоо орцгаая. Хоёр дахь ордоо орцгоо. Тийзээс яа. За. За тийм дэше. Явчих заа хүүхнүүд цаан хөрхий нөхрүүдэн. За сайн байна уу та? Тийм за. Сайхан орчиж гинөө. За мөрөдөл нэвтрүүлгээс явж байна. Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулаад одоо таны энэ манай нэвтрүүлэгт оролцоод хайртай дотны ээжигээ юм уу эхнэрийгээ баярлуулаач гэж урьж байгаа. За баярлалаа. Намаас сонсон. Цаг зав нь хэр вэ? За одоогоор ерөнхийдөө цаг зав бол байна. Одоогоор л тий. За тэгэхээр нэг өрөөнд ороод нэвтрүүлэг их онцлогтой байгаа мөрөөдлийн нэвтрүүлэг гээд тэгэхээр энэ удаагийн баярын тусгай дугаарт хайртай дотныхаа үндэ чин сэтгэлийнхаа үгийг загтлаар өөрхөн гараар бичих хэрэгтэй байгаа. За. Ер нь загтал биччихсэн нөө их нэртэй ч юм уу ээжтэй. Яг хоо их нэртэйгээ анх үерхэж байхад бол биччихлээс л та. Ээжтэй бол захиа ичиж байгаагүй маань. Их нэртэй бол анх үерхэж байхад одоо анх танилцж байхад одоо утасгүй байлаа шүү тэгэхэд. Тэгээд тэр үед бол тий. Тэгэл биччихлээ. Чир чин сайн байна уу гэдэл хэлдэг штэ тий. Ер нь багадаа юу гэж эхлээл ямар хөө загтал биччихсэн. За тэгэл яах нь одоо яг л эхнэрээ яг гуйжсэн шүү дээ. Үерхийг л гуйжсэн шүү дээ. Хүнд итти үзүүлээрэ гэл тэгэл эхэлж байгаа шүү дээ. Тэгвэл их туршлагатай байх нь тий. Яг хаа Android утас гарснаас хойш ерөнхийдөө бас тийм баг цаасан дээр баг буулгаг бас удаж штт. За загталтаа авах уу? За тий. Чирмик тэнгэрийн наран наацсан Цэлгэр хотын хоморгон чөлөөгөө Ажиллах нь штэ тий. Тэнгэл залуустай мөр зэрэгцэн Цэнцгэрхэн байглам чимэж авахтаа Усвин чидэн сэлчавараа Цэнцгэрхэн байглам чимэж авараа Усвин чидэн сэлчавараа Цэнцгэрхэн байглам чимэж авараа За тэгэхээр манай мөрөөдлийн нэвтрүүлэгт хүмүүлийн ажлыг бас дэмжиж ажилладаг Боддоо Вистад байрладаг Сарнах цэцгийн төлгөөр байгаа. Тэгэхээр эндээс хоёлаа их нэртэй цэцгээ сонгоё гэх үү. За тэгээ оръё. Манай гавьят маань их нэртэй цэцэг сонгохоор ирсэн байгаа. Хэлнэ хараа. Энэ арай жижиг биш үү? Үгүй зүгээр. Гайгүй зүгээр үү? Ер нь жижигэн сумаад ер нь чаминтэй. За энийгээ болгоё тий. Бох уу яа. Цэнцгэрхэн байглам чимэж авараа Усвин чидэн сэлчавараа Цэнцгэрхэн байглам чимэж авараа За үзэгчтэй мөрөөдлийн нэвтрүүлэг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан бэлтгэж байгаа тусгай дугаар маань үргэлжилж байна. Тэгэхээр та бүхэн анзаарсан бол бид нар Монголын үйлчлэгчний хөвлөө салийн төв ордны үүдэнд ирсэн байна. Тэгэхээр дараагийн зочиндаа саналаа тавихаар бүгдээрээ хамтдаа оръё. Тэгэхээр мэдээч энд тоглолттой байгаа нэг эрхэм байгаа. Ингээд бүгдээрээ хамтдаа орцгоё. Сайн байна уу? За сайн байна уу. Мөрөөдлийн нэвтрүүлгээс явж байна. За соосоо. Олон улсын эмэгтэйчүүдийн баяр зориулсан тусгай дугаараа бэлдэж явж байна. Тэгэхээр нэвтрүүлэгт оролцож эхнэрээ юм уу, ээжигээ юм уу, эмээгээ баярлуулаач ээ гэж санал тавьж байна. Бид ч одоо тоглолт руу явах гал тэгэл энэ хувцснараа бэлтжээлээ. Чир манайх ийш хоол идэх гараад. Тэгээд
Гото яаж баярлуулах вэ? Тавч нөө байшин бариад иддэг гэсэн бүрэлдэхүүн тэгээд. Бид нар яг загтлаа бэлдээд ирсэн байгаа. Өөрхөн гараар их нэртэй зориулаад загтал ичнэ. Ер нь загтал биччихсэн их нэртэй. Биччихсэн. Тэгтээ чин хамгийн сүүлд сая 1 сарын 10 хэдэн юм уу та. Бичсэн шүү. Үх тийм үү? Тэ. Хоорч нэг уцаар яриад мессеж ичдэг болохоор загтал ичсэн. Гахта хаяа нэг амар баярлсан ч юм уу. Нэг л хаяа гомдсон үедээ. Тэгээд юм биччихдэг байхгүй. Загтал ичээд юу хийдэг байхгүй. Хорсныхаа шүүгээрөө хийдэг байхгүй. Тэгээд хамгийн сүүлд 1 сард бичсэн. Тэгээ одоо бол яг одоо их нэртэй л юм л да. Тэрнээс гоо манай ээж одоо хөшөөж энэ маань бол бүр хөвсгөлд байгаа тий. Тэгэхээр ч дамжихгүй байлгүй. Тийм болохоор одоо хамгийн ойрхон байгаа маань энэ удаад бол ихнэр маань. Одоо би их нэртэй хэлчихсэн. Яана энэ жил одоо бас л одоо нэг мартаар байж чадахгүй нэ гэдэг. Одоо сурцсан тоохгүй болсон одоо гэжсэн. Мөрөдлөлийн нэвтрүүлэгч гэсэн яг та хэдийг завгүй байдаг гэж одоо сонгож ирж байгаа. Эхнэрийгээ баярлуулаасаа яг энэ завгүй ар гэр нь бас яг энэ гол баяраар нь бас байдаггүй хаа гэж одоо сонгож ирсэн. Танаа хамт олонд бас баярлалаа ингэ намайг сонгоод энэ олон уран бүтээлч урлаг спорт улс төрчдөөс бас ингээд сонгоод өрөөд ирсэн баярлалаа. Тэгээ их нэртэй одоо би загтлаа бичиж тий. За тэгвэл та ч бүр загтличээс орсон юм байна тий. За тогтоо нөө. Юу гэх вэ? Сайн мэдэхгүй байна одоо. Цэрмэг тэнгэрийн наран наацруу Цэлгэр хотын хон мөргөн чөлөөгөө Тэнгэр залуустай мөр зэрэгцэн За ямарсан загтлаа их богинохон биччих шиг боллоо тий. Найхтар тийм урт бичиж чадсангүй шүү дээ. Тэгээд ер нь л ингээл урт юу ч хийчихээ тэгэл өөр Ер нь чин сэтгэлийн өвчин л орсон бол болж байна тий. гарч байгаа юм маань л энэ л байлаа л та. Одоо юу 2 3 нүр тэрлээд хэлдэг шүү дээ. За тэгэхээр таны чин сэтгэлийн өвгтэй бид нэр манай хамтарч ажилладаг Сарнаах гээд цэцгийн дэлгүүр байгаа. Бас хүмүүнлэгийн ажилд хамтарч ажилладаг. Тэгэхээр цэр цэцгийн дэлгүүрээс танай эхнэрт одоо цэцэг илгээсэн байгаа. Мөн бас Монгол цаг брэндийн цаг илгээсэн байгаа. 2016 оны Риогийн Олимпийн хүрэл медаль. За 17 оны Азийн бас дэлхийн аваргын ингээ хос медальтан хүрэл медальт отхон далаа оролцсон байгаа. Тэгэхээр танай эхнэрт отхон далаа цэцэг сонгосон байгаа. Бид нэр сая Сарнаах төв дээрээс цэцэг сонгосон. Дээр нь Сарнаах төв маань ядан сүрэнгийн үржингийн ийм зурагтай тийм юу гаргадаг юм бэ? Мэндчлэгийг гаргадаг юм бэ? Тэр нь болохоор 100% хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд орлого нь 100% ордог ийм бас хүмүүнлэгийн буйны ажил хийх юм байна. Сарнаах төв маань. Тэгэхээр тэднийхээс мэндчлэгээ цэцэг өгсөн байгаа. Тэр цэцгийг нь болохоор танай эхнэрт отхон далаа гавьяат сонгосон байгаа. Гоё штэ сайн үл сайнд ингээд бас нийгмийн хариуцлага авах нь сайн үл сайнд ингээд оролцдог идэвхтэй оролцдог хүмүүс би бас яаж хүний юмыг зүгээр ах та нар ч бас зөндөөл их ажил болоод загтлаа шин цаашин цэцэг хүргэн цаг үе юу яа юм чи тэр нөө цэцгээ би яг ингээд худалж авч байгаа мэтэр тэр нөө нэг сайн үлсийн аянда тэр дэлгүүрийнхэн дөгөөрөө энэ миний мөнгөийг бас дамжуулж хүргэж өгөөрэй заяа. За зөвхөн тэгэхээр Сарнаах цэцгийн дэлгүүр маань зураач үржингийн бүтээлээр ийм мэндчлэгээ хийж худалдаанд гаргадаг юм байна. Тэгэхээр энэ мэндчлэгийн зураач болох сонирхолтой хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд 100% орлого нь ордог юм байна. Тэгэхээр энэ сайхан бас бидэнтэй адилхан хүмүүнлэгийн ажил хийж байгаа Сарнаах цэцгийн дэлгүүрийн хамт олондоо бас амжилт хүсье. За сайн байна уу? Олоос эмэгтэйчүүдийн баярын мэнд төрье. За баярлалаа. Маш их баярлалаа. За нөхрийн ярихаар гайхсан уу энэ болцдог газараа дуудахаар? Харин тэгэл цаашаа явах юм ахж бодсон шүү дээ. За өнөөдөр Хайна юу хийж байгаа юм бэ? Чин сэтгэлийн хөвгтэй загтлаа өөрхөн гараар битсэн. Нэг ч удаа загтличж байгаа гэсэн мэдээж баглаа цэцэгтэйгээ. Тий. За цэцгээ явах уу? За тэгээд чамдаа хайртай шүү. Олон улсын эмэгтэйчүүдийн баяр мэнд хүргэе. Чи бодлоос мэдчихлээсэн шүү дээ. За.
ер нь гоё юм аа. Дандаа л манай хүн чинь жоохон зүгээр нэг энгийн баяр байсан ч гэсэн зүгээр өнгөрөөдгөө. Тэгээд энэ удаа гихшсэн мартагдгааргүй сайхан бэлэг байлаа. Байр цэцэг өгдөг хэлсэн мэт. Хамгийн гоё цэцэг нь авч өгдөг гэсэн. За тэгэхээр өөрхөн гараар чин сэтгэлийн үгтэй загтлаа битсэн байгаа. Тэ? Та уншчих уу? За тийм. Миний бичгийг гаргах юм бол. За хайрттай гинэ. Санж байна уу? Чивт хоёрын анхны болзоо бусад асуудын адилаар кино театрт эхэлсэн. Тэр сахилгагүй хөгжилтэй хамгийн сак кино байсан. Тэгээд кино урлагийн сургууль төгссөн надад кино маш ихээр таалагдсан ч сэтгэлийг минь дулаад суулж зөөлхөн яриа ийдэг байдлаараа намайг үе үеийнхэн харах чиний нүд багхан буржгаар юр усын өнгөтэй үсээрээ чи миний сэтгэлийн чавхцыг тасцсан гинэ. Бид хамтдаа 3 жилийг ардаа өргөчээ. Лаг насан туршдаа хамт байсан эмээ өвөөгийн хажууд энэ цаг хугацаа өчөөхөнч энэ хугацаанд инээд хөөр юу гэж тэнэглэлт нулимс чи бит хоёрын хайрыг эхэлжээ. Нулимс чиний ойлжсэн үү гэж байна. Жаахан байх ойлчаад байна уу юу? Хэр ойлж байна? Намайг аялан тоглолтоор явах үе чи минь надад захиа өгч байсан. Тэр бяцхан захиаг унших хүртээ чамайг надад ямар их хайртайг мэдэрдэг байсан. Бяцхан бүби манай хүү гарч ирээд бидний амьдрал өөр болсон ч улам илүү бидний гэр бүл гэрэлтэй болсон гэж боддог шүү. Чамайга томоо гэдэгтэй ойтой хүүгээ хараад ядарч байгааг мэдэрсэн ч хоёр үтсэн ажил хийхдээ байгаа хараагаа уучлж өршөө. Энэ дэлхийн 5 тэрбум хүнээс зөвхөн чамтайгаа учирсандаа хязгааргүй баярлах шүү. Чамаага чанга тэрвэрэн үсий. Чиний хайр цогтой. Smile. Анхудаа цаасан дээр захаа. Бүр амьдралдаа анхудаа штэ авчин. Тэгээ гоё л эд юм байна. Ийм айгүй амьд харилцаа үүсгэж байна. Хоёр ирээдүйн амьдралаа өөрөөр аз жаргалтай мэдээж гоёор төсөөлөх л ахал та. Чиний хувьд бол яаж төсөөлж байна? Мэдээж тэгэл үр хүүхдүүдтэйгээ тойроо суудсан те. Тэгэл бөөнөрөө инээлдэлж явах шиг юм сайхан халуун ам бүлээрээ илүү олуулаад илүү өнөр өтгөн л болно гэж ярьдэн шүү дээ. За ямар ч тач мөрөөдлийн нэвтрүүлгийн хамт олон цогтойгийнхаа чин сэтгэлийн үгтэй загтлыг өөрт чинь дайлаа бас баглаа цэцэгтэй өглөө тэгэхээр мэдээж та хоёрынхаа гэр бүл хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Тэгэхээр үн цэнтэй амьдралыг зогслоогоорой гэж хүсье өрөөё. За баярлаа. Танаас баярын мэнд. Танай нэвтрүүлгийн хамт олон бас баярлалаа хэлье. Тэгээд бүх танай телевизийн нэвтрүүлгийн албанд бүх эмэгтэй хүмүүстээ бас Мартин нэмийн баярын мэнд хүргье. За тэгэхээр мөрөөдлийн нэртэй Монгол цаг брендийн нөхөр газрын зурагтай цагийг бас та хоёртаа дорсгол болгон үлдээж байна. За та хоёртаа тэгээд хамгийн сайн самхныг хүсээрэй. За наадж байгаа хүсье. Бүх хүний мөрөөдөл биелээсэ гэж хүсье. За. Манай гавьяат гэргийн те. За. Олоосын эмэгтэйчүүдийн баярын мэндийг. За баярлаа. Хань хүрэхээр ирсэн байгаа те. За наашаа гараад ир. Аха, жахан түр уцаар жахан уурлангуу ясна уу хамт хоол идэх хичээд идсэнгүү гэд. Гүү. Оо за баярлаа. За өөрхөн гараар загтлагдсан байгаа те. За баярлаа. Чин сэтгэлийн үгээ уншин чин сэтгэлийн үгээ битсэн байгаа. За тэгээд хайр гэргээд
миний төлөө хийсэн бүхэн чинь баярлалаа чамдаа. Цаг хугацаа ямар хурдан өнгөрснийг мэдсэнгүй явж байна. Тэгээ өчигдөрхөн уулзаж байсан үе сайхан. Өнөөдрөөс өдөрт чамдаа шинээр дурладаг. Өнгөрсөн цаг хугацааг хоошоо харуул маш олон бэрхшээл саатын хоёулаа давсан. Тэгээс нь эхэлсэн энэ амьдралаа дөрвөлээ болж нэмэгдлээ. Хүүхэд байхад хүсэл мөрөөдлийн нэг нь сонсож урам хайрлж сэтгэсэн чамдаа маш их баярлалаа. Аль нь бие биенээ олоогүй. Хувь тавилан бид хоёрыг олсон гэж би итгэдэг. Амьдралын алдаа амжилт бүхэнд хажууд нь бац зогсдог чамдаа баярлалаа. Цаг хугацааны урсгал бүхэнд чи минь ямар үн цэнтэйг мэдрүүлдэгт баярлалаа. Чамдаа маш их хайртай шүү. Ингээгийн тараад ирнэ гэж бодоо. Уяасан бодоо. Хамтаа идээгээ тэгчихсэн. Тэгээд ажлынтаас хоол идэхээр очлоо гэсэн. Гинтийн байж чадалгүй хамш баярлаа. Бас нөгөө тамирчууны цаг зав бас энэ тэмцээн уралдаан гэж явдаг бас нэрээ бас баярлуулж дөө. Тэгээ бас танаа хамт олон бас ийм боломжийг олгосонд бас маш их баярлалаа гэж хэлмээр. Бас ажлын амжилт хүсье. Танай хайртай хань одоо өөрхөн гараар загтлаа бичээд загтлаа өгөөрэй тий. Тийм баглаа цэцэгтэй ингээд өгж байгаа. Тэгэхээр энэ бол гинтийн бэлэг одоо энэ Мартин амны бас хамгийн дурсгалтай мөч энэ танай амьдралд бас үлдэх байхаа гэж бодож байна. Баярлаа. Одоо гинтийн бэлэг байлаа. Манай өнчтөл өөрөө л гинтийн бэлэг аяг барьдیں шүү дээ өөрөө. Тэг амжилт олгоных нь ард байдаг танд гинтийн бэлэг барьж чадсан байхаа гэж бодож байна. Танай гэр бүл хамгийн сайн сайхан аз жаргал бүхнийг хүсье гэж бодож байна. Тэгээд одоо хамтарч ажилладаг манай Монгол цаг бренди цаг байгаа. Энэ цаг мэдээж танай гэр бүлийн бас цаг мөч баяр жаргалтай юм бүхэнд бас хамт байх байх гэдэг. Газрын зургата цаг байгаа. Энийг бас бэлэг болгож байна. За тэгэхээр үзэгчтэй мөрөөдлийн нэвтрүүлэг энд хүрээд одоо эндээс үргэлжилж чинь дараагийн зочин дээр бид нэр оролцохоор одоо дараагийн газар руугаа явцгаа ингээд хамт байгаа. За үзэгчтэй тэгэхээр мөрөөдлийн нэвтрүүлгийн уран бүтээлчид 7 улсын эмэгтэйчүүдийн баяр зориулсан сад дугаараа бэлтгэж үзэгч та бүхэндээ хүргэж байгаа. Тэгэхээр жүжигчин, дуучин, сөрөлтийнхаа гэргийтэй уулзахаар одоо хүүхдийн сурдаг сургууль дээр бид ирсэн байна. Тэгэхээр удахгүй хүүхдээ аваад гарч ирэх, хүүхдээ авч байгаа гэсэн. Тэгэхээр бүгдээрээ сарнах туйхаан цэцэгтэй, мэндчлэгээтэй, за Монгол цаг брийн хаан цагтаа мэдээж сөрөлтийнхаа чин сэтгэлийн хүүхдээ цагталтайгаа хамт бас их нэртэй очиж сюрпризээ барья гэж бодож байна. Ингээд бүгдээр хамтдаа оръё. За сайн байна уу? Сайхан баярлж байна уу? Сайхан баярлж байна уу? Тэгвэл мөрөөдлийн нэвтрүүлгээс явж байна. Тэгэхээр бид нөхрийнхээ чин сэтгэлийн хүүхдэд цагтлыг өгөхөр ирсэн байгаа. За манайтай хамтарч ажилладаг Сарна гэд цэцгийн дэлгүүрээс Сарнах гэд цэцгийн дэлгүүрээс танд бас энэ цэцгийг энд явуулсан байгаа. За. Ямар гоё юм бэ? Баярлалаа. Удаан амьдардаг цэцэг гэсэн. Гоё үнэртэж байна те. За тэгээд бас хамгийн гол юм одоо өгөх гэж байна. Юу ч хийсэн бэ? За, Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төвөргөө мөрөөдлийн театр 112 тоотоос ил сөрөлтөө өсгсөн байна. За, дэлгэр заяад гэж байна. За, танд загтал ирсэн бэ? За, ямар гоё юм. Чи одоо сүүлд одоо хизээ загтал магтал авч ирсэн бол доо. Сүүлд хизээ авч ирсэн бэ? За, нэг 2 жилийн өмнө намайг нэг премиум гэдэг офис дээр байж хат манай нэг цэцэгт мэндчлэг над руу явуулж ирсэн. Тэгээ дотор нь бас ингээд хоёлаа олон хүүхдүүдийн ээж болноо гэд бичсэн тийм мэндчлэгээтэй явуулжсэн. Ижилтэй гинэ. За эцэг эхийн гэрээс гараад энэ амьдралд хайртахын чамтайгаа авчирсан би өөрийгөө азтай ир хүн гэж бодож явдаг.
Үр үндэс минь аав ээжийнхээ дэргэд эрүүл сарвал өсч хүмүүжж байна. Энэ бүгд чиний минь л гавья. Сайхан байна оо. Өөр бидэнд юу хэрэгтэй гэж. Хайрт чинийхээ эрхийг эмэгтэй хүний гинэ хаалтан дотор үргэлж дээдэлж явахыг хичээх болно. Өтгсөө халамжилж үрсээ өсгсөн бие биенээ хүндэтгсэн сайхан гэр бүл байхыг хоёр талаас нь хичээж явъя. Хайртай шүү. Энэ биений минь ижил болсон чамда гэрээ эзэн сөрөлтөөс гэргээ болсон дэлгэр заяад гэж. 19 оны 3 сарын 8 ил сөрөлтгээд. За ийм урт захиал өстө авч байгаагүй юм байна гэдэг. Тэгэхээр мэдээ чин сэтгэлийнх нь өг нь багтсан баг те. Тэгэхээр ингээд бид нэр загтлааваа тань дээр хүрээд ирнэ гэж л бодог баг те. Тий одоо өстө санаанд орсонгүй энэ манай дундхүү 1-р ангид эдийн тэгээд хичээлээс нь тараад бид хоёр одоо ингээл хоёул явж лээ да харих гал. Хүн ер нь хэр гомдоож исэн бол магадгүй уйлуулж исэн тийм байгаа юу? За одоо бас мэдээж хүний орчлон хойно те жаргал зовлон бид хоёр ч одоо их л юм үзэж байгаа л та. Одоо юу эсэх хийх вэ гэдэг шиг те. Тэгээд яг ойлгох дуулах инээж баясах чин ээлжилж ээж амьдрал хамттай болов дандаа энийгээд яваад тахаар чин бас жоохон утгагүй те. Тэгэхээр ээлжлэл хослоод л явж гин. Тэгтээ мэдээж аль болох хин одоо ханилсан аныхаа нулимсыг бараад бай гэж бодох вэ те. Тэгэхээр миний хань хичээдэг тийм тэгээд тэгтээ ойрд ер нь уйлаг удсан байх шүү. За нашир хэн блэ? За энэ шаарч. Хамбурд. Хамбурд ээ? Ямар гоё нэртэй. За хэдгээр анги? 1-р. 1-р анги юм уу? За хэд сурж байна? Мэдг. Яагаад мэдхгүй юм? Аав навьяастай юм чинь чи бас зөндөө авьяастай хаа тий. Тэгвэл. За тэгэхээр манай хамтарч ажилладаг Монгол цаг брендийн газрын зурагтай юм сэлбэртэй цаг байгаа. Энийг бас танд эмэгтэйчүүдийн баяраар бэлэг болгож танд бас илгээсэн байгаа. За баярлалаа. За ингээ барьж минь их ийм гоё цагтай. За мэдээж баярлуулж байгаа чин сэтгэлийн үгээ илгээсэн хандаа зориулж энэ ижилтэй гэдэг үг их гоё санагдаад байгаа. Тий. Намайг дандаа ижил минь ээ гэж дандаа тэгдэм тийм. Тэгэл би ч гэсэн бид хоёрын би энийгээ тэгэл нэг одоо аль болох л те сайхнаар л дуудахыг хичээ. Одоо бид хоёр л би энийгээ сайхан өхөөрдөж дуудахгүй бол одоо өөр хинээр дуудуулах вэ те. Тийм тэгээд хандаа ямар ч гэсэн баярлалаа. Амжилттай сайхан өдрийг өнгөрөөгөөд те энийгээд баясаад ороод ирэхин үргэлж хүлээж идэг шүү. Тэгээд хандаа хайртай шүү. Ижилтэй хайртай шүү л гэж хэлээ да. За сайхан баярлалаа та. За баярлалаа. Та нарыг сайхан баярлаарай. Бүгдээрээ аз жаргалтай ирүүлэх байгаарай гэж хүсье. Гэр дүрингээ татуулсан гэрги зандам бүсгүй чимэндээ гიშгсэн газар таа цэцэг ургуулсан гизэгтэй зандам тэнгэрийн бүсгүй нар сарын сүлж мэсима мэндэн учрал байлгүй